Амьдрал гэдэг авууга их юм. Авууга их мөртлөн бас өчүүх юм. Амьдралыг хүмүүс ажиглахтан, амсахтан, авахтан, улсын их дэлгүүрт орж байгаа юм шиг, уран зургийн музей сонирхож байгаа юм шиг, ундааны газар ууж байгаа юм шиг, уншилгын өрөөнд сууж байгаа юм шиг өөрийнхөө өнгөрөх юм. Амны харан амтлах юм. Амьдрал гихчээс дандаа авцурсан хүн байх юм. Амьдрал гихчэд үргэлжил өгч явдаг хүн байх юм. Амьдрал зүггүй хүүхд шиг хандаж тас алгадуулаад ахаад л бас мартаж дахиад л бас алгадуулсаар зовлон жаргал хоёрыг ялгахан байжсан золбон нохой шиг хүнч байх юм. Амьдралыг айлынхан жал бүсгүйг өдөр болгон мэхлэх гээд өвгөртлөн өөд наран харлаггүй өнгөрөх хүнч бас л байх юм. Амьдралыг аманд минь өөрөө ирж амттныг хийж өгөх байх гэж алцайж хэвцээр арчаагүй ядрахын тулд түрээд ахаад сэхэд сэрвэж чадахгүй тэртээ ёроолд нь хорхой шиг өнгөрдөг хүнч байх юм. Хүн ер нь амьдралыг хүчээр захирсан үгүй. Захирагдсан олон бий. Жаргалтай өдрөө амьдралыг ерөөсөөр зүдрэлтэй өдрөө амьдралыг хараасаар зүхэж зарим нь тангараг тасарсаар зүтгэж зарим нь найзалж зэрэгдсээр өөрийгөө эцэст нь өгч төгсдөг байна. Харин би эцэст нь биш. Эхэнд нь хар толгоогоо амьдрал танаа тушаасан билээ. Усын нууж далахын эдсэн нийгмийн улс Монголон төр засгаан ард олон ном бий муулахгүй. Бишгүй л жаргасан, цэнгсэн, танхаарсан бусдын эдлээгүй гэдэлж эддэггүйг эдээгүй ч гэсэн бусдын эдэлдгийг эдэлж эддгийг эдлээ бусдын явсан газраар явж олсны нь оллоо бусдын яваагүй газраар ч явлаа олоогүй ч оллоо да боллоо бас зовж үзлээ багаасан ядарч дутаж гутаж үзлээ харин гонхорч үтсэнгүй хааж очиж сэтгэлээр унаж няцаж явсангүй харсан зорьсон итгэсэн чигээсэн хазааж ухарч байсангүй. Гэтэл гэргийг ёсолж аваагүй. Гэргийдэн үйтэн хар өмсгөөгүй. Гэртэн хэвс олж тавиагүй хүнийг амьдарч үзээгүй хүн гэдэг юм бол аргагүй. Би амьдарч үзсэнгүй. Гэхдээ би харамсахгүй. Гэр маань хоршоонд гэргийн мандар хөмдөн намайг хүлээж л байгаа биз. Би өөрөө бичгийн ширээнд сууж байна. Дээр нь бихний цоохортой, дэрэгд нь архины толбтой үзэг, будаг, хутаг. Өнцөг дээр нь ном бичиг цаас. Зөндөн өрөөстэй энэ ширээ. Өөдтэй залуу явхад минь өнг үзэмжтэй эхнэр минь байлаа. Өсгөөс өтлөх насанд минь өргөө гэр өмч хөрөнгө өндөр хаан ширээ минь болсоор ирлээ. Энэ ширээн дээр би дуулцуулаа. Энэ ширээн дээр би уйлж цуулаа. Энэ ширээн дээр би шүлэг хэрхэн бүтхийг мэдэхгүй хөвгөн ирж билээ. Энэ ширээн дээрээс би шүлэггүй хэрхэн амьдрахыг мэдэхгүй өвгөн буцнаа. Эр ганцхан нас минь энэ дээр ургаж, энэ дээр унах ганцхан жаргал байна. Эц хойчин хүндрэлтнийг энэ дээрэн урах, энэ дээрэн ярих гавьяа мөн байна. Таархан хүн энд тамун үг ойлголцоосон тамхины ич овоолцож өгөөд авсан чимгүй өгсөн чимгүй гардаг юм. Таарамжгүй шиг хүүхнийг ч бас татаж нэг үзээд түлхэж нэг үзээд тамхины иш шиг энэ ширээнээс өөдрөө нясалт суулаа. Амьдарч би үзээгүй байж болно. Гэвч амьдралыг би үзлээ амслаа харин авсангүй өглөө. Амьдрал минь уртаашаан энэ бичгийн ширээ байна.